Ерөнхийдөө бол хүүхдүүдийг ихэвчлэн суулгах, за их өмүүлж ийн гэд хүүхдүүдийг зориудаар суулгаад байдаг нь буруу юм. Ер нь өдөртөө бол бага насны хүүхэд цэцэрлэгийн насны хүүхдүүд маань биеийн тамирын хичээл буюу бие бэлтрийн хичээл ордог. За энэ хичээл маань 7 хоногт 4-5 настай хүүхдүүд маань 2 удаа хичээлнэ. Цаг нь болохоор 25 минутаас 30 минутын хооронд бие бэлтрийн хичээлийг зориуцын зохион байгуулалтаагаар явуулдаг. За алхалт, гიშгэлт, за тэгээд жижиг булчин, том булчингуудыг хөгжүүлэх, за дээрэс нь хөдөлгөөний хурд хүч авхаалт самбааг хөгжүүлэх. Ийм зорилготой бие бэлтрийн хичээлийг оруулдаг юм аа.